Сайн байцгааны хүнд үзэгчдээ. Өдрийн дефактоны төлөвийн зочноор бид хүчтэй болж чадах уу? Үзэл бодлын хүч чадалтай байж чадах уу? Энийг судалснаар ойлгосноо. Welcome to Mongolia. Здравствуйте. Зүрхийг ингээд зогсоогоо тэрийг задлаа тэрэн дээр ажилладаг хүн бодвол хүний амьдралын үндснийг өөрөөр хардаг байх л да. Та юу гэж бодож байна юм бэ? Нэгдүгээр Монгол улсын тэтгэврийн сан хаа байна? Энэ улсын төр засаг нь өөрийнхөө төрийн имчилгээний системд итгэхгүй юм бол яаж энэ хүмүүсийн ажлыг хийх юм бэ? Тийм учраас манай иргэдийн хяналтыг хийх хэрэгтэй байна. Яруу найр мэдчихдээ тэр дотроо та ганцаар төхөгийг бичсэн байна. Тэр ямар учиртай? Та ганцаар надад энийг ингээд за яг хийе гэсэн юм механизм байна уу юу? Байхгүй таны хийлгэж чадахгүй юу? Хөгжил дэвшлийн гол асуудлаар дэлхийн болон Монголын нөлөө бүхий хүмүүстэй таныг уулзуулна. Үндэсний дэлгэцээр жаргал сайхан де факто. Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай де факто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын боловсролын их сургуулийн захирал профессор Даваа Сүрэнгийн мөнх жаргал оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна. Би их дэд сургуулиудын ингээ багш нартай захирлуудтай ярилцлагууд хийж байгаа л да. Тэгээ танай сургууль хамгийн сүүлд эцэст нь орж байгаа тохиолдолч биш ер нь бол боловсролын их сургуулиуд үнэхээр боловсролын суурьтай, нөлөөтэй тэрэнд ханддаг тийм их хүмүүсийг бэлддэг. Та өнөөдөр сургуулийн байдал ямар байна? Хичнээн оюутан, багш нар хичнээн хэмжээний заа талбайтай байдаг. Энэ тухай ихтэй товч танилцуулахгүй юу? За Монгол Улсын боловсролын их сургууль бол ер нь багшийн сургуулийнхаа хүүхдүүхээ ярих юм бол 100 жилийн түүхтэй. Тийм учраас одоо бас л боловсролын салбартаа бол нэлээд одоо томорсон гэж үзэж болно. Нийт 13,000 оюутан. За 1000 орчим одоо багш ажилчинтай юм үйл ажиллагаа явуулж байгаа сургууль байна. 5 бүрэлдэхүүн сургуультай Арангаан багшийн сургууль бас бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.
манай үйл ажиллагаа бол бүх мэрэгжлийн багш нарыг бэлтгэж байна. Бүх мэрэгжлийн. Энэ жил бол одоо дуу хөгжмийн багшийн одоо ангийг шинээр нээсэн. Насан туршийн боловсролын багш гэдэг ингээд боловсролын салбарын багшаас гадна багш бас мэрэгжилтнүүдийг бэлтгэх. За дээр нь бол одоо бакалаврын төвшингөөс өсвөлд магистр, докторийн төвшин ингэж бэлддэг ийм одоо нэлээд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм багш бэлтгэх одоо тусгай чиглэл бүхий их сургууль гэж хэлж болно доо. Тэгэхээр та сая ярьж бүрэлдэхүүн хэсэг дотор цэцэрлэгийн багшийн тэргээ тэр тим хэрэгжүүд нийлээд бас. Тэгэхээр цэцэрлэгийн багшийг бас бэлддэг юм уу? Тэгэхээр бүх ер нь боловсролын суурийг түрүү ярьлаа та бүхэн байгуулж байгаа хүмүүс төгсөж байна. Жил болгоны 2-3 мянган хүн шинээр авдаг юм уу? Тэгэхээр энийг ингээ харж яхад энэ танай сургуулиар орё багш болъё гэсэн хүмүүсийн ерөнхий хандлага байна. Ямар хүмүүс ирж байна? Тэгэхээр бол бас сүүлийн үед бол бас засгийн газраас бас багшийн болох оюутнуудыг бас санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх юм механизмыг бас тогтоож өглөө л дээ. Өндөр оноотой илсүү багш мэрэгчлэр хэлж байгаа хүүхдүүдэд бол сургалтын төлбөрөөс чөлөөлөх 70%, 100% чөлөөлөх энэ засгийн газрын тогтоол хэрэгжиж явж байгаа учраас бол бас сүүлийн үед бол багш мэрэгчлэр хэлсэх оюутнуудын бас чадвар чанарт бол бас өөрчлөлт орж байгаа. Ер нь багш болъё гэсэн сонирхолтой оюутнуудын тоо бас нэмэгдэж байна гэж ингэж үзэж байна. Та сая ярьж энэ сайн өндөр оноотой хүүхдүүдээс тэр сургуулийн төлбөрийг хаснаа гэж тодорхой хуваар тэгсэн хэдий ч оюутан боогонд бол мөнгө өгж байгаа ш сургуулс. Тийм ээ. Тэгээ энэ бүх энэ улсын ингэ төлж байгаа тэр сарын 70,000 өгж байгаа. Тэгээд энэ түүшнээс нь чөлөөлж төлбөрөөс. Тэгээ энэ бүхний санхүүжилтийн энэ явцыг та бодит байдалд аль зэрэг бодиттой юм бэ? Тэгэх ёстой юу? Ёсгүй юу? Энийг та яаж харж байна вэ? За энэ бол бас энэ бидний одоо төр засгийн зүгээс бас олон жил багш боловсролынхаа чиглэл бас анхаарал сул хандуулж ирсэн байна. Тэгэхээр сул хандуулахаар бол ер нь бол илсэж байгаа оюутны чанарын асуудал бас яригдж байсан. Ер нь бол одоо мост эхэлж ороод тэгээ шүтист ороод ангахад ороод тэгэл одоо үлдсэн хүүхдүүд нь одоо мобист орох юм чиглэлээр. Тэгэхээр ер нь бол одоо элсэгчдийн чанар жоохон доогуур байсан учраас бол төгсөн гаргахтын чанарт бас нөлөөлсөн ийм тал байгаад байгаа. Тийм учраас бол энээс бол хамгийн түрүүнд одоо сэргийлэх энэ тал дээр бол интервенц хийж байгаа том алхам л да. Тэгээ энэ бол зайлшгүй хийгдэх ёстой зүйл гэж байна. Тэгэхээр энэ бол яг санхүүгийн хувьд ярих юм бол мэдээж одоо сургалтын төрийн сангаас тэр хүүхдүүдийн мөнгө төлөгдөн шүү дээ засгийн газраас орж ирнэ. Тэгэхээр бол яг манай санхүүгийн хувьд бол одоо төлбөрийн хугацаа хойшлогдох. Энэ одоо жишээлбэл өмнө байсан бол бид нэр төлбөрөө авчихсан шүү дээ. Тийм учраас одоо яг бодит байдлыг ярих юм бол бас төлбөр бол жоохон хойшлогддог, хугацаа алддаг. Тэгээ тэр нь бол бас сургуулийн бас санхүү эдийн засагт бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг юм тал байгаа. Ерөнхийдөө бол эерэг нөлөөлөлтэй гэж ингэж үзэж байна. 2016 оны төсвийг урд өмнөөсөө харьцангуй бага баталсан. 2016 7 он эдийн засгийн хувьд бол тийм харьцангуй сул жил болох гэж. Энэтэй холбоотой энэ төсвийн энэ сургалтын төрийн сантай холбоотой ямар нэгэн мэдрэгдэж байна уу? Одоосондоо бол манай дээр яг мэдрэгдэл бол байхгүй. Цагтаа ирж байгаа. Тэгээ яг хугацаа хоцорж ирж байна. За. Тэгээ хугацаа бол хоцорж байгаа шүү дээ. Хоцорно гэдэг хэдэн сараар хоцрох вэ? Хугацаа бол ер нь нэг 6 сараар бол хоцроо шүү. Тий, 6 сараар бол төлбөр бол одоо. Тэгээ яаж та багш нарын цалин төлдөг? Тэрийг бол яг нөгөө бид нар чинь нөгөө өмнө одоо өөрийнхөө зардлаар сурж байгаа хүүхдүүд байна. Тэгээ бусад одоо орлогоос олсон одоо орлогуудаар бол энийг бол нэлээд төвлөрүүлж тийм ээ. Хурцлсан байдлаар хааж ингэж явж байна л гэж үзэж байгаа. Тэр төлбөрийг чөлөөхөөс гадна энэ оюутны төлбөрийг тий цалинг 70,000-ыг энийг бас санд нөгөө гэсэн юм яриа явж байгаа. Түүнээс сурсан сураагүй мэддэхгүй, хичээлд ирдэггүй. Амжилт юу хичээдгүй тэр хүмүүс өгөх ёстой юу үгүй юу? Ер нь сая журам батлагдаад засгийн газраас одоо тогтоол гарчих шиг боллоо л доо. Тэгээ ер нь бол одоо голчтон бол 3.1-ээс дээш одоо оноотой хүүхдүүдэд өгөө гэсэн энэ юу бол гарцсан учраас энэ зөвлөдөө. За энэ жилээс эхлээд одооноос эхлээд тэгээ шинэ журам гарчихсан. Тэгээ энэ кредит тэр нөгөө дүүн нь 3.2-оос дээш. Тэгээ дээш байх юм бол өгөө гэсэн тэр. За тэгвэл муу сурж байгаа оюутан бол стипенд авахгүй байна гэсэн үг. Тэгээ 70,000-ыг бол авахгүй болж байна шүү дээ. За хоёулаа ингээд оролт дээр нь яриад шүү дээ. За тэгээд гаралт дээр. За төгсөөд гарлаа. Та энийг
та өөрөө Aichid Японд дараа нь Wyoming-ийн их сургууль дандаа энэ боловсролын хөтөлбөр тий одоо расписание гэж одоо schedule curriculum энүүгээр ингээд та ингээд мастер хийсэн байсан, доктор хийсэн. Тэгэхээр та өөрөө сургуулиуд ялангуяа боловсролын юм суур сургуулиуд нь ямар хуу төвшөнд байдгийг гэдгийг та хорвоо дээр ямар вэ гэдгийг мэдж байгаа хүн. Өөрийгөө та яаж харьцуулж танай сургуулигаа. Тэгээ энэ ямар хуу хорвоогийн хаана явж ийн ер. Тэгээ ер нь одоо манай сургууль бол өөрөө үндэсний боловсролын их сургууль учраас бол бас одоо улс орон болгонд бол үндэсний боловсролын их сургууль байна шүү дээ. Жишээлбэл Бээжингийн багш их сургууль байна. Солонгосын боловсролын их сургууль байна. Токиогийн Гакугэ их сургууль байна. Тэгээ эдгээр бол яг ингээд боловсролынхаа хувьд бол Америкийн хувьд хэлэх юм бол одоо Колумби их сургуулийн Teachers College байна шүү дээ. Тэгээ эдгээр бол яг ингээд яг боловсролын сургуулиудынхаа багш бэлтгэх сургуулиудынхаа ингээд толгой тархин болж явдаг. Ийм сургуулиуд байна. Тэгэхээр бид нар бол яг энэ хэмжээнд очиж судалгааны ажил хийдэг, сургалтыг явуулдаг. Ийм байж ижил бид нар бол энэ төвшөнд бол хурж очно гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол давын өмнө бол энэ зүүн хойд Азийн бүс бол бас боловсрлоор бол нэлээд дэлхийд бол нэлээд өндөрт явж байгаа. Тэгээ сүүлийн үед бол ялангуяа одоо энэ Шанхай визагийн одоо үнэлгээний системээр бол Шанхай бол бас нэлээд дээгүүр гараад ирлээ. Тэгээ Финланд интернэсээ дээгүүр гараад ирсэн. Энэ бас танилцуулна гэж байгаа тийм. Шанхай бол ерөөсө тусгай бүс нутгаар орсон. Тэгээ одоо энэ зүүн хаад бүсийн сая багшийн их сургуулиудын томоохон уулзалт олон улсын хурал боллоо л доо. Тэгээ тэнд холбоо байдаг. Тэгээ тэрэнд холбоо гишүүнээр хэлслээ. Тэгээ тэрэнд гишүүнээр хэлсээ манай сургууль бас өдөртөх зүйлийн гишүүн сургууль болсон. Тэгээд энэ дээр бол бид нэр бас 3 одоо илтгэл хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр ийм мэтчлэнгээр бол энэ холбоонд нэгдээд энэ сургуулиудтай бол яг адил хэмжээний судалгаа хийдэг. Тэгээд энэ хэмжээний сургалт явуулдаг ийм хэмжээнд байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За өнөөдрийн хэмжээнд бол манайх бол бас тодорхой хэмжээнд бол судалгааны өөрөө одоо суурьтай сургууль учраас бол төвшин бол одоо их айхтар хоцорсон биш. Тэгэхдээ бид нар бол эндээс хоцрохгүй яг л нэг л одоо төвшөнд явахын ийм зорилго тавьдсан манай сургууль бол явж байгаа. Хараа энэ том дээд сургуулиудад та бид нар өөрсдөө баруун сурсан хүмүүс. Тэгээд тэнд болохоор хэлэн дээр их анхаарат байна. Одоо англи хэлч их том хэл юм. Ягаад гэвэл одоо хорвоо дээр болж байгаа мэдээллийн хагас нь англи дээр явж байна. Энэ утгаараа та өөрийнхөө сургуулийн залуучуудын энэ хэлний англи хэлний боловсролыг яаж харж байна? Юу болохгүй байна? Юу болж байна? Тэгэхээр бид нар бол манай сургуульд бол бас ихэнх оюутнууд нь бол хөдөөнөөс ихсдэг. Ер нь бол 80 орчим хувь нь бол хөдөөнөөс ихсдэг ийм статистик байдаг. Тэгээд хөдөөнөөс илж байгаа хүүхдүүдийн бол англи хэлний төвшин бол харьцангуй бас доогуур байдаг юм үзүүлэлттэй. Ер нь бол чамлалтай гэж хэлж болно. Энэ тал дээр нэлээд чамлалтай. Тэгээд бас сүүлийн 2 жил бас ялангуяа одоо жишээл багангийн багшийн сургууль дээр багангийн багшаар бэлтгэж байгаа хүүхдүүдийн хувьд англи хэлтэй одоо болгоё гэсэн юм тодорхой програм хэрэгжүүлээд дайны тэгээд одоо цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлээд бас тодорхой үр дүнд хүрлээ л дээ. Тий. Энэ бол бас ахир дэвшил төрж болох юм байна. Ялангуяа хэдийгээр одоо хөдөөний бөглөө одоо суманд очиж жижиг суманд очиж багангийн багш хийх гэж байгаа хүнд энд одоо англи хэл хэрэггүй гэж үзэж болохгүй юм л да. Яагаад гэвэл тэр хүн бол бүр бөглөө байх тусмаа алслагдсан байх тусмаа англи хэлээрээ дамжуулаад мэдээлэлээ хурдан шуурхаа олж авдаг. Ер нь олон авиас хүмүүс яг тийм газараас гарч ирээд шүү дээ. Тийм учраас бол тэр хөтөлбөрийг бол явуулсан. Тэгээд дээр нь одоо бас англи хэлтэй багш бэлтгэх ялангуяа одоо манад орж байгаа өндөр оноотой орж байгаа хүүхдүүдийг бол одоо бас англи хэлтэй багш бэлтгэх. За дээр нь бол одоо бас тодорхой мэрэгжлийн хичээлийг англи хэл дээр заах энэ багшийг бэлтгэхийн хөтөлбөрүүдийг бид нар бас боловсруулад явж байгаа. Тэгэхээр бол бидний хувьд бол энэ англи хэлний асуудал бол үнэхээр одоо учир дутагдaltaй гэж хэлж байна. Багшийн бүх нийт багш нарын хэдэн хувь нь дундаас дээш төвшөнд англиар ярьд юм бэ? За манай сургуулийн хувьд бол бас л энэ дээр бол англи хэлний төвшингийн хувьд бол бас л асуудал байгаа. Яагаад гэвэл Ахмад багш нар бол голцоо орос хэлийг нэлээд хэрэгэлдэг, төлхөө хэрэгэлдэг. Ахмад багш нарын хувьд бол за тэгээд сүүлийн үеийн одоо харин залуу багш нар бол нэлээд англи хэлийг бас төлхөө хэрэгэлдэг. Тэгээ англи хэл юм чухал. Тэм учраас энэ англи хэлийг зааж байгаа багш нарынхаа англи хэлний төвшинг
Тэрийг илүү дээшүүлж амжилт нь хүрнэ шүү дээ. Тэрэн дээр ямар ажил хийгдэж байна вэ? Тэгэхээр ер нь англи хэлний төвшинг дээшлүүлнэ гэдэг бол бид нэр ер нь бол судалгааны ажилтаа их хийж өгч байгаа. Ялангуяа одоо хамгийн түрүүнд бол багш нарын англи хэлний төвшинг дээшлүүлэх ажил бол энэ судалгааныхаа ажлаа бол англи дээр өөрийнхөө судалгааны ажлыг англи дээр бичих. За ингээд энэ англи бичсэн англи хэлнийхээ судалгааны ажлыг бас олон улсын хуралд одоо тавьж хилцүүлэх энэ хэмжээний одоо чадварт суулгахын тулд бол тэднийг тэр талд нь их дэмжиж байгаа. Нэг талаас. Яаж? Энэ бол хуралд явж байна, одоо илтгэл тавьж байна. За дээр нь бол одоо бид нар бас өвлийн амралтаар бол манай бүх багш нар ямар нэгэн гадаад хэлнээс бол ямар нэгэн одоо хамгийн сүүлийн үеийн одоо мэрэгжлийн одоо өгүүлгийг бол орчуулдаг. За тэр нь бол одоо нэг англи хэлээ дэвшлүүлж байгаа хэлээр болж байгаа. Тэгээ энэ бол одоо манад бол одоо 3 жил дараалал тогтмол явчлаа л доо. Тэгэхээр одоо энэ өвөл одоо амралт багш нарын амралт өвлийг хэлдэг. Тэр үеэр бол одоо бүх багш нар бол гадаадын яг өөрийнх нь төрлийн мэрэгжлийн сэтгүүлээс хамгийн сүүлийн үе одоо 2015 он гэдэг чинь одоо 12 оноос хойш хэвлэгдсэн мэрэгжлийн сэтгүүлээс бол мэрэгжлийн өгүүлгийг бол орчуулад тэгээ тэрийг одоо хоёр тэнхэм хоорондоо ингэж хилцүүлдэг юм одоо уламжилт ажил байна. За энэ бол одоо нэг ажил байна. За өөр нэг ажил бол бид нар бол ер нь багш нарын англи хэлний төвшинг дэвшил гадаадаас багш урж байна. Тэгээ энэ дээр бол бас academic writing гэсэн бас хичээлүүдийг бол бас оруулдаг. Тэгээ энэ ялангуяа залуу багш нарын дунд бол энэ academic writing гэсэн Америкаас бас багш нар урж ирүүлээд одоо academic writing гэдэг хичээлийг нэг 2 сар орох жишээтэй. Тэрэнд одоо яг Америк багштай ингээд суугаад ингээд хичээлээ дэвшлүүлдэг. Энэ одоо бол бас тогтцсон бас нэг уламжил байна. За дээр нь бол бид нар бол судалгааны өгүүлэг бичгтээ бас хичээлийг англи хэл дээр бичих. Энэ одоо бас багшийг урьж ажилуулдаг ийм ажил байна. Тэгээ ийм байдлаар бол нөгөө багш нарынхаа англи хэлний чадварыг дээшлүүлэхийн ажлуудыг бол нэлээд санаачлаад хийж байгаа. Ийм алхмууд бол байна л да. Тэгэхээр нэгдүгээр тэр юм, хоёрдугаарт одоо та бага ангийн хүүхдүүдийн тухай яриа л да. Одоо саяхан би Эстони яваад ирэхэд бага ангийн хүүхдүүдэд iPad-аар за мэдээж улс орны хөгжлийн төвшин ялгаатай мэдж байна. Хөдөө орон нутгаар өөр. Гэхдээ ийм хэрэгсэл хийж иж энэ хүмүүсийн нөгөө сэтгэлгээнд өөрчлөлт хийгээд байна шүү дээ. Энэ талаар ер нь ямар хөө бааз байдгийг, ямар асуудал байдгийг ярьж өгөөч. За ер нь бол манай сургууль дээр бол багш болгон бол компьютертэй байгаа. Тэгээд яг нь манайх бол өнгөрсөн хичээлийн жилд бол сургалтын цахим орчин. Бид нар бол одоо удирдлагын боловсролын удирдлагын мэдээллийн систем гэж ярьдаг, MIS гэж ярьдаг. За дээр нь бол бид нар learning management system буюу LMS гэж байгаа. Тэгээ үнэлгээний систем, багшийн бүтээлийн сангийн систем гэдэг ингээд дээр номын сангийн одоо шинэ хайлтын систем. Тэгээ одоо энэ бүх одоо цахим орчинг бол бүрдүүллээ л дээ. Тэгээ энэ бол одоо би та бүхэн ярьдаг одоо шүтээс дээр бол Unimis гэдэг, Mois дээр бол CC гэсэн энэ цахим хөтөлбөрүүд байдгийг та мэдэх бол. Тэгээ тэрнийг бол одоо бас сүүлийн үе яг орчин үеийн төвшөнд нь одоо хийсэн ийм цахим системийг бол 1 жилийн дотор боловсруулаад манайхан бол хэрэглээд эхэллээ. Монгол хэл дээр, англи хэл дээр юм уу? Ер нь монгол хэл дээр байгаа. Тэгээ англи хэл дээр үл яг номын сангийн материал хайх энэ систем бол одоо Springer сэтгүүлүүдээс одоо холбогддог ингээд сэтгүүлнийг хайх энэ одоо систем бол бас нэвтрүүлчлээ л да. Тэгээ тийм учраас бол энэ цахим ертөнцид орох тэрнгээр одоо e-books байдаг юм уу, хайлтын журналууд авах энийг бол нэлээд нээлттэй болгож өгсөн байж байгаа. Тэр та мэдээж Европын одоо энэ ихтэй сургуулиудад Европт очихоор би нэг Оксфордод өөрчлөн Кембриж орлоо. Тэгээ ингээд очиод үзэхээр Edu Room гэдэг нэг юм ба шүү дээ. Тэр үдээс альч кампус дээр очиход тэр хүн хэрвээ та их сургуулийн холбоотой болбол, сүлжээтэй болбол тэр рүү ороод альч оронд байх нь хамаагүй. Тэгээ тэрүүгээс маш өргөн технологи, ер нь маш өргөн номын сан руу ороод энэ да. Энэ манайд аль зэрэг боломжтой байд. Энэ боломжтой болсон. Бид нар бол ер нь бол манай боловсролын салбарын хайлтын том сэтгүүлүүдийн EBSCO систем, Springer гэсэн сэтгүүлүүдийн бол нээлттэй хэрэглэх төр эрхийг нь бол аваад нээлттэй тавиад өгчихсөн байж байгаа. Тийм учраас бол одоо энэ дээр бол багш нарын хэлний чадварын асуудал яригдана үхээс биш. Оюутнуудын бас.
оюутнуудад бас нээлттэй. Тий. Ер нь Тэгэхээр өнөөдөр энэ хорвооч нь англи хэлтэй хүнд бол 2 дахин том харагддаг. тий. Хэлгүй хүнд бол 2 дахин жижиг харагддаг шүү дээ. Ердөөсөө тий авах ус бүх юмуд нь тий. Тэгэхээр зүгээр энэ заавал англи хэлэндээч биш. Зүгээр энэ хэл тийм байгаа учраас бид энийг авах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэний зарчмын өөрчлөлт хийж иж энэ хөгжил дээр бид өөрчлөлт хиймээр юм шиг байна. Тэгээ энэ утгаараа сүүлийн үед ихтэй сургуулиуд дээр тэр инновац гэж ярьж эхэлж байна тий. Шинийг бүтээ санаачлах. За стартап буюу шинэ бизнес эхэлж байгаа хүмүүсийг дэмжсэн. Та саяхан инновацийн тухай ихтэй сургуулиудын хурал дээр бас тийм үг хэлсэн байсан. Бид боловсролынхаа бүх шатанд энэ санаа агуулгыг оруулах ёстой гэж. Энийг энэ инновацийн төвшин research and R&D ямар төвшөнд байна гэж үзэж байна. Яах ёстой юм бид нар. Тэгэхээр одоо энэ сарын 26 27-нд бол манай шинжлэх ухааны технологийн парк байгуулах асуудлаар бол томоохон олон улсын хурал зохион байгуулалт гэж байна л да. Тэгэхээр энэ хурал дээр бол нэлээд энэ асуудал яригдах ба Монгол улсад бол жишээлбэл шинжлэх ухааны парк, технологийн парк, инновацийн парк гэл одоо энэ асуудлууд бол дэлхийд дахинд бол их хуучин сонсогддог болж байгаа. Тэгэхэд бол Монголд бол энэ бол байгуулагдаагүй явж байгаа байхгүй юу? Ерөөсөө байгуулагдаагүй явж шít. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл одоо тэр 1-р үеийн одоо технологийн паркийн асуудлыг ярьж явж шít. Тэгэхэд бол одоо 2-р үе, 3-р үе гэсэн одоо энэ технологийн паркийн шинэ одоо үе гараад ирсэн. Одоо жишээлбэл концепц үл юм биш үү? Нэг газар одоо бүр алслагдсан газар битүүмжилсэн маягаар инновац технологийн паркуудыг байгуулдаг байсан бол одоо бол нэлээд нээлттэй болж ирж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи гэдэг чинь бол хэрэглэгч рүүгээ маш хурдан очдог болсон байна л да. Тийм учраас бол нөгөө өнөөдөр тэр кластер гэж яриад байгаа нь бол яг хэрэглэгчтэйгээ маш ойр. Тэгээ хэрэглэгчдийн одоо жишээлбэл тухайн хэрэглэгчийн одоо хэрэгцээнд нийцхүүс тийм одоо инновац технологи бүтээхийн тулд тэр эко баримжаа бүхий кластерын системийг бол хаач байгуулж болно гэж үзэж байна. Хотын төвд байгуулж болно гэж, далаа дээрч болно. Эсвэл одоо виртуал хэлбэрээр байгуулж болно. Холимог хэлбэрээр байгуулж болно гэж шүү дээ. Тэрнээс нэг хэсэг бид нар чинь бол чөлөө төсгээл одоо технологийн паркийн асуудал гээл те ингээл одоо энэ бүхтэйг бол одоо технопол энтер гэл энэ өмнөх тэр концепцүүд маань арай өөр болж эхэлж байгаа байхгүй юу. Тийм учраас бол бид нар бол энэс бол энэ нэлээх хоцорж явсан. Одоо энийг бол одоо бидний энэ харин хоцрогдол маань бидэнд харин давуу тал болж хувирж магадгүй байна л. За хоёлаа ихтэй сургуулиудын баазыг кампусны газар барья гэж ярьж байгаа шээ тий. Энэ тухай хоёлаа хэсэг завсарсны дараа үргэлжлүүлж ярья. За хоёлаа ихтэй сургуулиудыг Багнуур руу нүүлгэнэ. Тэгээд энэ дотор байгаа Улаанбаатар хотод байгаа газруудын зарчхаар мөнгө нь босчихноо. Гэт ийм асуудал яриад олон жил боллоо. Энийг ч одоо бий байгуулах янз бүрийн ажлын групп хэсэг албан ёсоор байгуулагдсан байгаа. Энийг та Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын хувьд яаж харж байна вэ? Тэгэхээр бидний хувьд бол энэ дээр бол бид түрүү ярьлаа шүү дээ. Одоо шинжлэх ухааны технологийн паркийн одоо 2-3 дугаар үеийн асуудал ингээ яригдж байна. Тэгэхээр бол тэр асуудал бол одоо юу гэж яригдж байна гэхээр бол шинжлэх ухааны технологийн парк буюу энэ ихтэй сургуулиудын хотхны асуудлуудыг бол одоо жишээлбэл одоо тэр Оолугийн их сургууль Финландаар жишээ авч ярил л та. Оолу гэдэг хотын ойрхон 5 км-т бол Оолугийн их сургуулийн кампусыг 1995 онд яг ийм дугуй хэлбэртэй кампус байгуулагдсан. Голоор нь дигналдаад энтэлд нь бол одоо шинжлэх ухааны технологийн парк, гарааны компаниуд, энтэлд нь бол их сургууль. Ингээ хоёр талтай ингээ арга байлиг маягаар ингээ байгуулж өгсөн амжилтанд түрээд энэ бол Nokia-гийн гар утас. Тэгээ одоо манай гар утаснууд дээр байгаа нөгөө том Angry Birds Center гэсэн аппликейшнуд чи явж байгаа шүү дээ. Тэрийг чинь бол тэнд ингээ нээсэн байж байгаа. Яг өнөөдөр бид нар бол яг концепц бол яг тэр 90-ад онд явж исэн концепттэй адилхан яваад байгаа. Яагаад гэвэл нэлээд хотоос гаргаад тусад нь юм жоохон алслагдсан тийм байдлаар тийм битэмжилсэн маягаар байгуулъя гэсэн. Тэгэхээр бид нар бол одоо бол ингээд нэг дид үтсгээд ингээд яриад ингэж явах биш. Бид нар бол өөрснөө яг юу хийх үү гэдэг технологи өөрөө дизайнчлах хэрэгтэй. Дизайнаа хийж доторх дизайнаа хийж одоо жишээлбэл бид нарт нэг юм сургууль ихэд нэг барилгын архитектор ирээд нэг
нэг баахан тэгш өнцөгт ангиуттай. Аха. Тэгээ нэг 10 ангитай, нэг заалтай, тэгээ нэг захирлын өрөөтэй нэг ийм өрөөнүүд хийчээ за та нар орцгоо гэдэг байсан шүү дээ. За нар сургууль бариад өгчлөө. Тий. Тэгээд одоо та нар орцгоо. Ширээ сандлаа тавь. Тэгээд тэн дотроо юмаа зохицуул гэдэг. Одоо бол технологийн парк чинь бас тийм байлаа шүү дээ. Байшин барилгыг чинь бариад өгчлөө, дид үтцийг чинь бариад өгчлөө. Одоо тэргүүлэх чиглэж байна. Очоод юмаа бүтээ, шинийг санаа. Тэгээд лавртороо оруул тавь, багтахгүй цонхороо оруулч гэдэг юм уу тийм ээ. Тий. Одоо бол бид нар бол тийм биш болчихлоо. Одоо сургуульч ялгаа байхгүй. Ганцхан бүх юмнууд одоо доторх юмаа эхлээд дизайнчлах. Одоо жишээлбэл энэ студид юуг одоо хийх ёстой, ямар ширээ сандал байх, ямар одоо энэ тавилга хэрэгсэл байх юм тийм ээ. Энийг эхлээд дизайнчлаад дараа нь тэр дизайнчлсныхаа дараа энд бол ийм таарсан анги өрөө танхим байх юм байна. Ийм дид үтц байх юм байна гэдгийг ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тийм учраас бол бид нар бол хамгийн гол нь Монгол улс тэр технологийнхоо инновац технологидоо хүрэх тэр дизайнчлалаа хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тэгээ хизээ хийх юм тэрийг. Тэгэхээр тэрийг одоо бид нар энэ хурал дээр ерөнхийдөө босгож ирээ гэж ярьж байгаа юм байна л да. За. Тийм л байна. Тэгэхээр наадах чи ахаад стартаптайгаа холбоотой болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ мэдлэгийг бизнес болгох, тэг мөнгө болгох. Энэ ажлыг ингээ хийхдээ дизайн технологийн хувьд өөрчлөлт орчлоо гэж та ярьж. Бөөгнүүлж байгаа хийгээд байсан бол тусдаа харж байгаа хэрэглэгчтэй ойрхон хийдгээ гэж ярьж. Энэ утгаараа та энэ стартап гэдэг нэг санаачлага яваад байна да. Энийг та ямар төвшөнд явж байна? Аль зэрэг өргөгөөжтэй болж ийн гэж үзэж байна. За манай дээр бол ер нь их хилийн төвшөнтэй байна. Сая бид нар бол яг өөрсдийнхээ шинжлэх ухааны технологийн журмыг бол бид нар баталж авсан. За энэ дээр бол бид нар бол ингээд гарааны компани байгуулах, за мөн одоо энэ зүрийн кластерууд байгуулах энэ бол нээлттэй боллоо л доо. Тэгэхээр бид нар бол бас одоо заавал өндөр технологи шингэсэн энэ одоо бүтээгдэхүүн энэ инновац хийхээс илүүтэйгээр бас бид нар бол зүгээр одоо энгийн төвшөнд бас тодорхой их сургуулийн үйл ажиллагааг дэмжүүлж тийм ээ шинэлэг санаа шинэ одоо энгийн одоо шийдэл өгөх энэ одоо дизайнчилж байдаг юм уу ийм маягаар бол бид нар бол бас хамтаа ажиллагаа хийж ашиг орлого нэмэгдүүлэх зөвхөн одоо сургуулийн төлбөр дээр тулдуудад байх биш. Өөр одоо бусад орлогоодыг олох энэ боломж бол байна л да. Тий, жижиг боломжууд бол байна. Тухайлбал бид нэр бол одоо бас тэнцвэрийн технологийн их сургуультай хамтраад бол ноосон нэхэмлийн чиглэлээр бол бас нэлээд хамтарч байгаа. Тэгээ ялангуяа манай оронд бол энэ янз бүрийн одоо 5 хошуу мал байна. Бидний бол арьс ус ноос байна. Тэгээ эднэрийгээ бид нэр бол бас орчин үеийн хүн төрөлхтөн тогт тухайг хангах хугацаар ингээд боловсруулад ийм хэмжээний одоо компани байгуулад ингээд ажлах юмнууд хийх юм бол болж гинэ гэдэг энийг бол бидний одоо хилийн ажил болоо явж байна л да. Тэгээ энийг бол дэлгэрүүлнэх яриад яг уу. Танаас сургууль хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ ч одоо нөгөө бидний хөгжүүлэлт ба development, research and development судалгаа ба хөгжүүлэлт гэж ярьдаг тийм ээ, хөгжлийн ч гэж ярьдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг за ганц ноосч биш байх те өөр зөндөө юм байна. Энэ бүхнийг ерөнхийдөө яавал бид үнэхээр амьдрал руу ойрхон, бизнес руу ойрхон, яавал тэрүүгээр хурдан одоо ялангуяа эдийн засгийн байгаа үед бидний төрөлжүүлсэн алхам хийгдэх ёстой юм бэ. Энэ ер нь яагаад ийм хүн болгоныг тийм мэдэгдэхүйцээр том өөрчлөлт гарахгүй байна вэ? За яг би бол ингэж бодож байгаа. Энэ би түрүүн бас залуучуудын эрдэм залуучуудын чуулга уулзалтан дээр ярьсан л да. Би 3 зүйлийг сүгч ярьсан. Энийг бас дахиж ярих гэж бодож байгаа. Ер нь бол одоо тухайн нийгмийн одоо иргэдийн одоо бүтээл сэтгэлгээний төвшин ямар хэмжээнд байна вэ гэдэг асуудал хэрэгтэй хэвээр. Нийгмийн бүтээл сэтгэлгээ. Ер нь бол нийгмийн бүх одоо иргэдийн бүх иргэд биш юм а нийгэм одоо ер нь бол шинжлэх ухаанчаар хандах хандлага ямар байна вэ гэдэг асуудал байна. Тэ. Тэгэхээр энийг бол бид нэр одоо бас анхаарч үзэх цаг болсон байна гэж ингэж үзэж байгаа. Одоо жишээлбэл манай ерөнхий боловсролын сургууль, суур боловсролын төвшөнд, ахлах дунд боловсролын төвшөнд бол бид бол хүүхдийг бол энэ шинжлэн судлах арга барил сургах. Ямыг шинжил судалдаг, үнэн зүй тогтолцоог илрүүлдэг. Тэгээд цаашаа энэ яаж хөгжих гэдэг зүй тогтолцоог харж чаддаг. Тэгээд аливаа зүйлийг бүтээлчээр сэтгээд өөр өнцгөөс харж чаддаг. Энэ бол ингээл дугуй ширээ энд байх ёстой гэхгүй. Энийг бол жишээлбэл гурвалжин ширээ байвал зүгээр юм гэж харж чаддаг. Тэр сэтгэлгээг нь бол ерөнхийд нь одоо энэ боловсролын ерөнхий боловсролын төвшөнд бол суулгаж өгч байгаа. Энэ бол одоо ерөнхий боловсролын сургуулийн сургалтын одоо хөтөлбөрийн шинжилгээ гол цөм.
А манай багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрийн бас голцсон болж байгаа. Яг цуг параллельний ингээд хөдлөе гэж байгаа. Багшин ч хүүхдэн ч ингээд хөдлөе. Тэгэхээр бол манад бол энэ бүтээл сэтгэлгээтэй энэ судалгааны шинжлэх чадвартай ийм хүүхдүүдэд бид нэр бэлтжиж энэ нэргээ шинжлэх ухаанч тэр хандлагыг бий болгоод тэр шинжлэх ухаанч соёлыг бий болгоод тэгээ одоо юм бол одоо бөө янз бүрийн үзмөрч хүн дээр дахиж очирж юм асуухаас илүүтэйгээр аливаа зүйлийг бол одоо шинжлэх ухаанчаар хардаг. Тэгээ өөртөө одоо эргэлздэг, тэнэгэлздэг, тэрийг магадлал нягтладаг. Тийм л одоо хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм л да. Тэр дунд сургуулийн одоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулж тэгэхээр тийм цоо шинээр иргэн хаях сэтгэлгээ өөрчлөг тийм ахад багш нар нь тийм удирдахч баймаар юм байна тийм ээ. Тий, багш нар бол яг өөрснөө тэрийг бол үлгэрлэж үзүүлдэг байх хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар бол математикийн хичээл дээр бол ингээд томьёонууд их үздэг шүү дээ. Тэгээ томьёо үзээд ингээд томьёог орлуулдаг. За нэг хувьсгч нь байхгүй нөгөөтгийг ингээд орлоо x нь 10-таа тэнцвэл y нь хэд гарах вэ гэдэг юмнууд бодоод ингээд томьёотой носолтоод байна шүү дээ. А энийг бол зүгээр ингээд математик үйл ажиллагаагаар дамжуулж хүүхдийг энэ математик аппараттай носолдуулдаг, шинжилэн судалдаг, тодорхой тэр тоон харьцааны зүй тогтолцоог олоод харцдаг. Тэр л арга барил сурахчмаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ арга барилыг л эзэмшүүлгийн төлөө энэ хөтөлбөр шинжилгээ хөтөлбөр энэ төр яваад байна л да. Тэгэхээр энэ ажлыг боловсролын системд хэрэгжүүлэхийн тулд маш хүчтэй тийм энийг тийм урамшуулагч тийм нэг механизм хэрэгтэй байх нь. Тэгэхээр энэ ямар хөө механизм байвал яавал энэ хүмүүс тгий гэж хүсэх вэ? Тэр бол ер нь бүхэл одоо энэ сургуулийн өмнөх боловсролоос эхлээл бүх шатанд л одоо ийм залгамж холбоотой энэ программыг л одоо гаргаж өгж байгаа. Тэгээ энийг бол одоо тэгээ энэ богино хугацааны нэвтрүүлгээр бүгдийг ярина гэвэл бас их хэцүү байна л да. Тэгэхээр бол яг одоо бид нар дунд сургуулиуд явж байгаа энэ авиас хөтөлбөргээл явж байна. Энэ багшийн хөгжлийн хөтөлбөргээ явж байна. Энэ бүх хөтөлбөрүүд бол ингээд цогц байдлаар явж ижил энэ байдалд бол хүрнэ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ олон оронд өөрийнхөө хэл дээр одоо аппликейшн гэж нэг юм хийгээд байна шүү дээ. Утасгаар, смарт утасаар, iPhone-оор, iPad-аар бид нар хүссэн хүсээгүй нийгмийн чинь сэтгэлгээг одоо ийм технологи хиймэл artificial intelligence гэж ярьдаг. Энэ хүн чинь ингээд хүчтэй болгоод тэгээд дээрээс нь нөгөө social media орж ирээд ингээд бидний суралцж байгаа орчинд өөрчлөлт болоод эхэллээ. Тийм учраас Монголын боловсролын систем монгол хэл дээр байгаа ийм аппликейшнүүд хизээ ингэж нэвтрэх юм бэ? Тэр нь хизээ баг сургуулиуд төрөх вэ? За бас одоо тэр бол бас манай дээр эхэлж байгаа. Бидний нэг зорилт тавьж явж байгаа юм л да. Манай сургууль бол одоо жишээлбэл сургалтын интерактив хэрэглэгдэхүүнүүдийн бас үйлдвэрлэлийн манлайлагч болох гэсэн юм зорилт тавьсан байна. Тэгээ одоо энэ дээр үл нэг одоо дунд сургуулийн 2 сурах хүчийг дижитал болгоё гэсэн ингээд төсөл бол одоо энэ хичээлийн жилд бас эхлэх явж байна л да. Тэгээ яг бид нар бол манай сургуулиас юу хэлж яах вэ? Манай сургуулийн бүх багш нар бол одоо сургалтын цахим хэрэглэгдэхүүн өөрсдөө боловсруулж хичээлдээ хэрэглэх тэр сургалтанд бол бүгдээрээ хамрагдсан байна. Тэгээ эндээс л бид нар ажиллаа эхлэе гэж юм л да. Манай сургуулийн багш нар бүгдээрээ одоо сургалтын цахим хэрэглэгдэхүүн хэрэглээд ингээд ирэхээр манайхаас төгсөж байгаа хүүхдүүд бас хэрэглээд эхэлнэ. Өнгөрсөн 7 хоногт боловсролын сайд бүх сургуулийн Монголд яараа бүх сургуулийн багш нарт зөөврийн компьютер гэж шүү дээ. Тэгэхээр энэ бол хүссэн хүсээгүй бид тэр орчин руу орчлооч тэр ус руу орч. За хамгийн сүүлийн асуудал одоо хугацаа байгаас учраас. За одоо технологиг ярьлаа. Англи хэлийг ярьлаа. Сургуулийн боловсролд. Гэхдээ танай сургуулийн багш нар сургууль дээр очиж хүүхдийг тэр их том мэдлийг авах зэвсэг өгөхөөс гадна сайн хүн болгох юуны өмнө гэдэг дээр амар анхаарч байгаа юм байна уу? Эхлээд зөв хүн болохгүй бол хачин том мэдлэгтэй чөтгөр шиг хүн гарч байгаа шүү дээ. Тэрийг та яаж харж байна? Тэгэхээр бол манайх бол яг манай боловсролын их сургуулийн хөтөлбөрийн шинжил бол явагдаж байна. Тэгээд хөтөлбөрийн шинжилгээний гол амин сүнс нь бол 21-р зууны Монгол шинэ багшийн одоо загвар гэдэг зүйлийг боловсруулж байгаа юм л да. Тэгээд шинэ багшийн загвар бол ер нь нэг тийм гурвалжин одоо өнөөдөр бас сурал дээр ярьж байгаа. Тэгэхээр бол тэр суур нь бол үнэт зүйлс гэсэн юм болж байгаа. Тэгэхээр бид нар бол мэдлэг суурилсан одоо хөтөлбөрөөс бол үнэт зүйл суурилсан хөтөлбөр шилжиж гин гэж ярьж байгаа. Тэгээ суур нь жишээ ямар үн зүйлс байх вэ? Тэгэхээр бол ер нь бол манай монголчуудын одоо бид нар бол багшийг их хүндэтгэж ирсэн. Багш бол одоо хүүхдэд тайртай, нинжин сэтгэлтэй, бусдын хүүхдийг алагчилдаггүй, аливаа зүйл шударгаар ханддаг. Тэгээ Монгол их орноороо бахархдаг гэдэг энэ бүх зүйл маань
одоо тэр үнэт зүйлсэд нь орж шингэж өгөх хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Энэ бол тэгээд суур нь бол одоо тэр үнэт зүйлс байгаад тэгээд одоо дараа нь бол тэр компетенц, багшийн компетенц, хүүхдийн компетенц, тэгээд тэр эрдэм бэлэг, арга ухаан, зүрх сэтгэл гэсэн зүрх сэтгэл нь одоо яг суур нь болоод үнэт зүйлс гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм одоо багшийн загварт үндэслэх гэсэн хөтөлбөрийн шинжилэл бол манай дээр явж байгаа. За. Юм аа. Тэгээд сая таны хийсэн зүйл одоо хурдан хэрэгжижээсэ. Хөдөө орон даяар ийм тим шинэ багш нар шинэ үнд зүйл туулсан тим ажил хийгдээсэ гэж одоо манай үзэгч хүсэж байгаа. Тэгээд танд одоо манай нэвтрүүлэгт оролцоод энэ бүхнийг юу хийж байгаа, ямар төлөвлөгөө байгаагаа ярьсанд талархаж байна. Их баярлалаа танд. За баярлалаа. За хүнд үзэгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал профессор Мөнх Чаргал оролцлоо. Их баярлалаа.